1 2 3 4 гэвчтэй шороод 10 хүртэл дугаарласан 10 картны тийм үү? 3 цагаан, 4 улаан, 3 нь юу вэ? Харангуйтай байгаа. Ялгаатай картнаас сонсогоогоор хоёрыг сонгоход ялгаатай өнгөтэй байх гэвэ боломжийн тоо болдог. Ялгаатай өнгөтэй. Зүгээр. Ялгаатай биш байх боломжийг олж авах хэрэгтэй. Нийт боломжоос өгнө явж болно тийм. Нийт боломжоос адилхан өнгөтэй байх боломжтой олж явах уу? Ч арай амархан ч биш байна л да. За нийт боломжийн тоо бол хэд вэ? C10-аас 2. За энэ чинь 10-ын факториалыг хуваах нь 2-ын факториалыг үржих нь 8-ын факториал. Энэ хоёр утгаар 9 10 өгдөг чи 90-ийг 2 байгаад 45. Нийтдээ 45 янзын боломж байгаа юм. Одоо эндээс бид яах гэж байна вэ гэхээр адилхан өнгөтэй байх боломж нь харч. Өөрөөр хэлбэл хоёулаа хар байх. Хоёулаа юу вэ? Цагаан байх. Хоёулаа улаан байх энэ боломжуудыг хасч. За хоёулаа хар байх боломж нь юу вэ? Хоёулаа хар байх боломжийг бид яаж болох вэ? Бид боломжийг тоглож байгаа тийм. Бид C3-аас 2. Үнэ. За энэ бол хэдтэй тэнцвэрлээ? 3-тай тэнцвэр. За энэ боломж нь гэдэг цагаан юм. Цагаан хэд байгаа вэ? Цагаан нь бас 3 байгаа юм. Тэгэхээр C3-аас 2. Энэ дахиад 3 гооч юм байна. За нөгөөх нь хэд вэ? Улаан. Тэгэхээр 4. C4-өөс 2. 4-өөс 2 ч гэдлээ 6 юу? За эдгээр нийлээд хэд болж байна? 12. Тэгэхээр энд нийт 45 боломжоос 12-ыг сайжрах юм бол 3 боломж гэх юм байна тийм. Тэгээ ишээ ашиглаж хэлсэн үг тийм үү?